та бүхэндээ утасны байршил тогтоох аппликейшны тухай зааж өгье. За тэгэхээр одоо миний ашигладаг аппликейшн болохоор энэ баруун доод болонд харагдаж байгаа Zenly гэдэг аппликейшн байгаа. За энэ аппликейшнийг би юунд ашигладаг вэ гэхээр 4-р ангийн хүүхэдтэй тэгээд хүүхдээ нөгөө сургуулаад хараад хаач чинь гэрлүүг ирж гин үү хаана явж гин гэд ингээ бүх байршлыг ингээ ажилтаа үедээ хянах боломжтой байдаг. Энэ аппликейшнийг ашиглахад нөгөө хянаж байгаа хүмүүс маань бас яг утсан дээрээ энэ аппликейшнийг татаад бүртгүүлсэн байх хэрэгтэй байдаг шүү. Бас тэгээд интернет нь нээлттэй байх хэрэгтэй. За энэ аппликейшн татдаг хэсгээсээ ингээд Zenly гэд бичээд хайхаар чинь одоо энэ зайрамгны юм шиг юм зурагтайгаа ийм аппликейшн ингээ гарч ирнэ. За энэ аппликейшнийг татаад суулгасан бол таны утсан дээр иймэрхүү байдлаар харагдаж байгаа. Аппликейшн рүүгээ орохоор чинь ингэж харагдах нь. За тэгэхээр бид нар энэ доор байгаа Let's Go гэсэн хэсэг дээр дараад энэ хэсэгт өөрийнхөө нэрийг хүчиж өгнө. За тэгээд энэ суман дээр дарна. Дараа нь энэ хэсэгт өөрийнхөө төрсөн он сар өдрийг оруулаад дахиад энэ суман дээр дарна. Энэ хэсэгт та өөрийнхөө утасны дугаарыг оруулна. Яг одоо ашиглаж байгаа дугаар оруулаарай. Яагаад гэвэл нөгөө бүртгүүлэх нууц код нь ирдэг учраас яг одоо барьж байгаа дугаар оруулаад энэ суман дээр дарахаар чинь ингээд таны утас руу код явууллаа. Тэр кодоо оруулаарай гэсэн бичиг гарч ирж байна. За одоо мессеж хэсгийг ороо шалгахаар чинь тань 4 оронтой код ирсэн байгаа. Тэрийг энд оруулна гэсэн үг. За ингэж оруулахаар чинь за таны бүртгэл үүслээ. Тавтан морилно гэсэн юм бичиг гарч ирж байна. За ингээд аппликейшн руугаа ингээд бүртгүүлээд орцсон. За одоо энэ Pick Some Prints гэдэг дээр дараад энэ хэсэг дээр болохоор нөгөө таны утсан дээр ч хадгалагдсан байгаа бүх хүмүүсийг ингээд урих тохиргоо гарч ирэх үү үгүй юу гэдэг жин. За энийг ингээд окей гэд оруулчих. Тэгэхэнгүүт чинь утсан дээр чинь ингээд дугаарыг нь хадгалсан байдаг бүх хүмүүст ингээд гараад ирнэ гэсэн үг. Ингээд хин нэг урих бол хон ингээд чагтлаад хэрэг урихгүй бол ингээд чагтыг нь арилгачаар чинь ингээд бүгдээрээ идэхгүй болчихж байгаа. За дараагийн хэсгээс нь бид нар яг ямар хүний байршлыг хянах гэж байгаа тэрнийхээ утасныхаа дугаарыг нь сонгоод оруулаад өгч чинь гэсэн үг. За эндээс би цод 2 гээд хүүхдээ хяндаг учраас цод 2 гээд сонголоо. За бид хоёр найз байна гэж гарч ирж байна тийм энэ print гэсэн. За тэгээд доор байгаа суман дээр дарна. За та энэ хэсгээс ахаад хүн урих уу? Энэ хүмүүсээс урих боломжтой байна. Яг энэ Zenly гэдэг аппликейшнийг суулгасан байгаа хүмүүс ч гарч ирж байна. За та энэ хэсгээс хүн урихгүй бол ингээд алгасаарай. За энэ хэсэгт болохоор нөгөө notification буюу таны нөгөө Zenly аппликейшн дээр чинь холбоотой байгаа хүнд ямар нэгэн хөдөлгөөн хийлээ, байршил нь өөрчлөгдлөө гэсэн тохиолдолд танд мэдээлэл ирдэг гэсэн байгаа. Хэрвээ та мэдээлэл хүлээж авахыг зөвшөөрөх юм бол энэ turn on notification гэсэн хэсэг дээр дарна. Хэрвээ шаардлагагүй гэж үзэх юм бол баруун дээд болон дээр байгаа later гэсэн үгэн дээр дараарай. За би бол энийг ингээд идэвхжүүллээ. За ингээд тавтан морилно гэд ингээд ороод ирчлээ. За би нөгөө хүүхдээ шууд өмнө нь нөгөө энэ бүртгэлээрээ холбоцсон байсан учраас одоо яг ингээд хоёулаа гэртээ байна гэд гараад ирсэн байна. За тэгэхээр та нарын дээр болохоор зөвхөн өөрийнх нь байгаа газар нь буюу яг өөрөө л гэртээ байна гэж харагдаад энэ дээр нь байгаа энэ тоо 1 гэж харагдаж байгаа. За тэгэхээр та энэ баруун дээд болонд байгаа энэ нэмэх тэмдэгтээ найз урих гэсэн хэсэг байгаа. Энэ дээр дараад хамгийн ихэнд байгаа From Contacts гэсэн хэсэг рүү ороод эндээс ахиад нэмэх найз байвал урьж болно. Одоо за энэ дээр ээж гээд одоо жишээ нь хайхад энэ дээр ард талд нь invite буюу ингээд урих гэсэн хэсэгтэйгээр гарч ирж байна. Тэгэхээр invite гэсэн хэсэг дээр дарах юм бол нөгөө найзыгаа урьчлаад нөгөө найзаа чинь байршил хэрвээ нөгөө найз чинь хүлээж авах юм бол танд байршил нь шууд харагдана гэсэн үг. Байршил өөрчлөгдөхэд ингээд нөгөө утас нь энэ байршил нь бүр ингээд яг бүр огт
нэг ч тийм нөгөө метрийн зөрүүгүйгээр ингээд татаж үзэхэд бол яг метрийн зөрүүгүйгээр заадаг. Бүр ингээд хүүхэд сургууль дээрээ яг хөдөлгөөн гаргаж явах юм бол яг ангиасаа гараад өөр тийшээ ингээд нөгөө нэг 10-аас дээш метртай ингээд хөдөлгөөн үүсгэх юм бол шууд ингээд мэдээлэл ирээд хөдөлгөөн гарлаа гэд мэдээлэл ирдэг байгаа. За ингэж ашиглаж болно. Нөгөө хүнийх нь утасных нь цэнэг хувь хамгийн сүүлд нь хизээ нөгөө интернет нь асаалттай байсан гэд бас тиймэрхүү бусад мэдээлүүд бүгд гардаг байгаа. За одоо энэ доор харагдаж байгаа нэг 3 цэгтэй нэг дөрвөлжин байгаад энэ дээр дарах юм бол та шууд нөгөө хүн рүүгээ шууд чат бичих боломжтой байдаг. За одоо энэ ингээд нөгөө зэнлийтэй хүмүүс нь гараад ирж байна. За тэгэнгүүт нь миний сонгож авсан энэ содоёр гэд одоо энэ холбоотой байгаа хүн рүүгээ ингээ оронгууд шууд бит хоёрын ингээ хоорондоо чатлсан чатууд гарч ирж байна. Энэ дээр шууд ингээд хүүхд рүүгээ ч юм ингээ холбосон хүн рүүгээ шууд чат явуулахад нөгөө хүн нь шууд унших боломжтой байдаг.